Төгсөөсөө асуух хамгийн ихний асуултаа signature look нь юу байна уу? Юу гэж тодорхойлох уу хоёлаа? Яг хөө signature look гэд хэлэнгүүт нь би гинтхэн бодлоо л та нэр юу юм бол гэхэд тэг яг энэ олон жилийн эцэст энэ өндөрлөгс хэрэг харсан. Загвар юм байна та гэдэг. Минийх зүгээр яг энэ болтдог ус баха. Би бас яг төгсийн маань signature look гингөө шууд яг гүлжүүлж гоё боосон маш юм эцэгцтэй. Тэгээд бас ингээд өөрийгөө алтгаж байгаа хамгийн том зүйл нь гэж боддог. За манай төгсийн өнөөдрийн look бол burgundy тренд өнгөөр дээрэс нь чимэглэлүүдгүй байгаа учраас хоёулаа энийг шинэ жилийн look болгож хувирахын тулд өсгийт дээрээ илүү одоо гялтгаар буюу шик сэтгэлийн өсгийтийг сонгоё гэж бодож байна. Одоо энэ төвлөл нь бол айгүй энгийн байгаа цулгаа тий классик загварын. Одоо өмсөж байгаа нь бол илүү ийм шик. Өстө гялтганаад л ирж байна. Ингээл яг шинэ жил болчихлоо шүү дээ. Тийм байгаа тий. Ингээд шинэ жилийн лук болвол энгийн бүрдчихэж гин гэсэн үг. Аксессуар болон цүнхээрээ бас юм шигтгэтэй лук оруулаад ирэх юм бол ингээд шинэ жилд бол таа чинь гоёлол наа. Гялтгаар арай том юм тий. Тэгээ цүнх нь бас төвлөлтөөгөө хоршсон хар дээр ийм бас тоноглолтой шигтгэдэг байгаа юм л илүү хонжижгэн тийм. Манайхан ер нь жоохон тод өнгөн дээр ихэвчлэн хар өнгийн юм хоршуулах гэдэг. Харин тийм. Бүр эсрэгээр нь тод өнгийг оруулах юм бол тэгтээ мэдээж зогсох өнгө байх хэрэгтэй. Тэгэх юм бол илүү зоригтой шийдэл болно. Тэгээ яг бусдаас ялгарна. Одоо энэ дээр ийм өнгийн төвлөл өмсчээвэл бас нөгөө аксессуараа яг зөв. Одоо ингээд төвлөн тод өнгөтэй болохоор хөл нь бүр илүү тодроод ороод ирж байгаа хараасаа илүү. Хоншоор нь бүр ямар хөөрх юм бэ те. Яа ямар ч гоё хөлтэй юм. Би бүр яг нэг юм жумбичөөд гэдэг. Nice. Одоо бол бас яг илүү зоригтой хоёлын төрөний яриадсан. Тэг илүү гоё тодорч харагдаж байгаа гэсэн үг. За та нар аль нь таалаг чинь харна уу цагаан уу доор комент хэсэгт бичээрэй. Одоо бит хоёр харин дараагийн шинэ жилийн гоё хоёр дахь лукээр эргээд болцгаая. Under the tree where shadows sleep, the apples hard.